Эзэгнэгч бурхан мянга гаруй охины зүхийг эзэнсэн домогт нэгэн. Өөрт нь дурлуулж чадахгүй ганц ч охин байхгүй гэж тэр тонхолдог. Түүний итгэмээргүй ур чадварын талаас сонссон тамийн сул сүнсний баг түүнд нэгэн гэрээг санал болгодог. Тамаас оргосон муу ёрийн сүнснүүдийг болоход туслах. Эдгээс сул сүнснүүд нь тамаас оргож охидын зүрхэнд нуугдан тэднийг харанхуй руу түлхдэг. Сүнсийг зайлуулах ганц арга бол охидуудыг өөртөө дурлуулан зүрхийг нь хайраар дүүргэх. Домогт эзэгнэгч бурханы хувьд бол амархан ажил үсттэй. Гэвч бодит байдал дээр эзэгнэгч бурхан бол зүгээр л Кацураги Кэма гэдэг жиргэн ахлах сургуулийн сорогч. Кэма нь дейтинг сим тоглоомд хэд тавцсан зөвхөн хоёртой охидод дуртай. Бодит амьдрал дээр хайр дурлал түүнд огтон сонирхолгүй. Тэгтэл сул сүнсний багийн жаахан бүтлгүүч төр Элисиа Дэлюта Има нэг аимшигын үнэнг түүнд хэлдэг. Төстэй гэрээ хийсэн л бол туслах боломжгүй. Хэрэв Кэма татгалзвал хүзүүнд нь зүүсэн шидэд хүзүүч дэлбэрч түүнийг алах болно. Түүнд сонголт үлдсэнгөө. Амьд үлдэхийн тулд Кэма флаг босгох, маршрут нээх, зүй яриаг сонгох гээд дейтинг сим тоглоомоодоо сурсан бүхнээ ашиглан охидын зүрхийг нэг нэгээр эзэгнэн сул сүнснүүдийг өөж гаргаж эхэлдэг. Вакаки Тамикигийн мангагаас сэдвүүлсэн Ками no Miso Shiroseikai 10-8 ухаалаг гол дүр тоглоомтой холбоотой Арам аниме. Өдөр бүр нэг анime.